Намайг өсвөр овогтой Батцаг гэдэг. Би багангийн багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд бүрийн ойлгон унших чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цахим ном буюу дийн номтой хамтарч уншуулж хэвссэн. Аливаа их зохиолыг ойлгон уншдаг, номын тэмдэглэл хөтөлдөг, ухаарч ойлгосон зүйлийг 1-2 өгүүлбэрт багтаан цэгцтэй ярьж сурч байна. Өдөр бүрийн хичээлийн үйл ажиллагаа чанар хүртээмжтэй зохион байгуулахын тулд самбар төлөвлөлтөө чухалчилж авч үзэж байгаа. Мэргэжлийн хөгжлийн бүлгээр болон багангийн заа харгын нэгдлийн багш нартайгаа хамтран улиралдаа 2-3 хичээл заан засан сайжруулалт хийж ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлж байна. Мөн хослон сургалтын аргыг хичээлдээ төлхөө ашиглаж байна. Тэргүүлэх зэрэгтэй багш нарынхаа хичээл сууж арга зүй зөвлөгөө авч хамтран ажиллаж байна. Биеталтын 7 хоногоор STEM сургалтын арга зүйг хичээл сургалтандаа ашиглаж ирсэн. Хүүхэд нэг бүрийн авяас чадварыг хөгжүүлэх зорилгоор урлаг 2025 урлагийн наадамд оролцож найрал дуу, язгуур урлаг, хамтлаг бүжгээрээ тэргүүн байр, уран уншлагаар дэд байр зэргийг тус эзэлсэн байгаа. Ардын өв соёл уламжлалт тоглоом болох шагаан наадгыг эцсийн дэмжлэгтэйгээр чиглүүлэн зохион байгуулсан. Үүнд алаг мэлхий өрөх, шагаа талцах, морь уралдах зэрэг ардын өв уламжлалт тоглоомуудыг тоглож хэвссэн. Багш өөрийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор олон нийтийн үйл ажиллагаанд байнга идэвх санаачлалтай оролцдог. Үүнд эерэг хандлага ирч хүч гар бөмбөгийн тэмцээнд дэд байр эзэлсэн. Мөн олон төрлийн лекц сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлж ирсэн. Цаашид ангиа улсын шалгалтанд нь амжилттай шалгуулж өөртөө итгэлтэй олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй суралцагчдыг бэлтгэхийн тулд ажиллаж байна. Багшийг дэмжих төсөл дуралдаанд оролцож байгаа нийт багш нартаа амжилт хүсье.